Яг одоо эрдэнэ нийтийн хурлаар шийдэж байгаа асуудлыг энэ нөлөөллийн бүсийн иргэд гэдгээр шийддэг болох асуудлыг яаж нэг хагалах хэрэгтэй байгаад байна. Үнэхээр одоо яг байнгын орны гишүүд болон хөлийн цэслийн одоо ажлын хэсгийн гишүүд бүгд нэг одоо дэмжиж байгаа юм уу? Одоо тэр зам дагуу гэхээр 5 км дотор ганц чайл байхгүй л яах вэ? Эсвэл одоо ингээд нэг юм уу хоёрхан айл байл яах вэ? Тэгээд над чи ингээд нэг юм утгагүй юм байдал руу орох гээд байна л да. Тэгээ 15 дээр байгаа энэ асуудал чинь хуучин бол эрдэнэ нийтийн хурлаар энэ саналыг аваад ордог байсныг төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа гэж нэмээд тэгээ 15 үндсэндээ бол юу болох гээд байна л да. Нөлөөлөлд өртөх иргэдийн санал гэдэг ийм агуулгаар бол орох гээд байна л да. Тэгэхээр энэ хамгийн гол одоо асуудлыг байгаад байна л да. Тэгээ энийг хэдүүлээ яг сайн анзаарахгүйгээр дэмжиж явуучих юм бол тухайн бүс нутагт иргэдийн саналыг нөлөөлийн бүс гэдэг нэрийдлэр цөөн тооны хүмүүсээс аваад ингээд уул уурхай болон томоохон ажлууд явах ийм байдал бол орох гээд байна л да. Тэр нөлөөлийн бүсийг ингээд тайлбарлан асуухаар яг хөө ингээд зарчмын дагуу мэрэгжлийн хүмүүс тогтооно л гэдэг чинь. Тэгэд тогтоохдоо харин тэр нь бол радиус тэр байгаа байдал юм харахаар чинь нэг айлын хоорондын зай ямар байгаа лээ. Тэгээ бид нар нэг цөөхөн идэхэн одоо иргэдээс юмаа очиж танилцуулаад саналыг авсан болоод тэгээд энэ одоо төслүүдээ хүчээр явуулахын одоо хэрэг юу байгаа вэ? Асуудлаа буруул онцлоод байх шиг санагдаад их юм аа. Үндсэндээ үр өгөөжгүй байгаа асуудлаа бид нэр ярьж тэр шийдлийг гаргах ёстой болохоос шул ингээ хүчлээд энэ төслүүдээ явуулаад байхаар чинь улам л иргэд олон нийтийн эсэргүүцэлт рүү бол одоо орно штэ. Тий. Энэ дээр яг тийм нэг шийдэл гаргахгүйгээр бид шийдэх гээд байна да. За ажлыг эсэх ялах шуйнгээ шүү хариулъя. За төслүүд одоо зэрэглэл 1 2 3 гэдээ уншсан аюу олон янзын төслүүд байгаа. Яг зөвхөн газар дээр талбай эзлэл орж байгаа үйлдвэрийн асуудал ч байна. Бүхий л ер нь төвийн шугамд холбогдсон үйлчлэгээний байгууллагууд бүгдээрээ яг энэ хуулиар бол үнэлгээгээ хийлгээд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. За ерөнхий үнэлгээ хийгдтгээ. Ерөнхий үнэлгээний үе шатын үеэр болохоор сум болон дүүргийн засаг дарганараас одоо мэдээлэл аваад албан бичгээр хариугаа аваад ингэ явдаг процессоо. За бид нар болохоор багийн хурлыг, хорооны хурлыг огт байхгүй болгосон зүйл байхгүй. Энэ нь болохоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулиараа зохион байгуулалтын ажил нь бол хിവэр үргэлжлэж байгаа. За энэ нөлөөлийн үнэлгээг дагаад засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулинд өөрчлөлт оруулна гэж дагаж орж ирээгүй. Тэгэхээр тэр хуулиндаа хадгалагдж байгаа харилцаа тэндээ хадгалагдаад хിവэрээ явна. Ерөнхий үнэлгээний процессын үед засаг даргад хамаг мэдээлэл танилцуулагдах үеэр яг энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулиар хүлээсэн үүргийнхаа дагуу багийн засаг даргатаа мэдээлэх ёстой. Багийн засаг дарга нь өөртөө ямар байдлаар иргэдээсээ мэдээлэл авах вэ? Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийнхаа биелэлтийг хангаж ажиллах вэ гэдг нь одоо сонголтын асуудал болж үлдэж байгаамаа. 848 одоо хүчин төгөлдөр хуулийн дээр хүртэл одоо багийн хурлын тогтоол гэсэн өгүүлбэр байхгүй шүү дээ. Багийн иргэдийн мэдээллийг одоо саналыг нь тусгана л гэсэн агуулга байгаа. Тэг яг одоогийн байгаа найруулгаараа одоо практик дээр хэрэгжихгүй байгаа учраас одоо яг одоо найруулга нь нөлөөллийн бүсийн иргэд нь тухайн багтаа амьдарч байгаа учраас багийн хурал байдгаа л энэ зохион байгуулах эрх нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуульдаа хадгалагдсан хിവэрээ байгаа. За англи тодруулъя. Тэг нөлөөлийн бүс гэдэг маань тодорхойгүй байна. Хичнээн айл яаж шийдэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Энийг хийх гэж байгаа юм маань бас эргэлзээтэй байна. 2-8-ын 4-ийн 8 дээр бол иргэдийн нийтийн хурлын санал тэмдэглэлийг яг хөө эцсийн шийдэл биш байна. Энд ингээд одоо тэмдэглэл хэлбэрээрээ санал хэлбэрээрээ бүрдүүлж байгаа материал дотор юмд нь ороод ингээд байгаль орчны одоо ерөнхий наривчсан үнэлгээгээ тусгаад явчихаар юу нь болохгүй байгаа юм бэ? Тэгээ энэ одоо үндсэндээ эрдэнэ нийтийн хурлаараа ч ярихгүй зөвхөн засаг дарган шийдээд нэг л одоо нөлөөлийн бүсийн цөөхөн идэхэн хүмүүс хийгээд явж байгаа ингээ хүч төрсэн ийм агуулга юм руу улам орохоор ч бас болохгүй байна л гэдгийг л хэлээд байна л да. Тэгээд энийг одоо уул нь бол зарчмын зүртээ санал гаргаад байнгын орон дээр нэг хагалчмаар байна. Байгаль орчноо хамгаалах байнгын орон юм уу? Эсвэл одоо өөр байнгын орон юм уу? Би одоо тэрийг ойлгохгүй. За ингээ шийрэлээ. За манай байнгын ороо бол мэдээж мэрэгжлийн байнгын ороо яг нөлөөлийн үнэлгээний гол хуулиар ярилцж байна.
За багийн хуралтай холбоотой тогтоол гаргахтай харилцааг ерөөсөө анханасаа одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дээрч хөндөөгүй засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуулиараа зохицуулагдаад явж байгаа харилцаа байгаа. Тэгэхээр яг энэ багийн хурал зохион байгуулах хэсэг нь болохоор тухайн багийнхан засаг даргын эрх мэдлийн асуудал болно. За ингээд зөвшөөрөл байдлаар тогтоол гаргуулад явъя гэвэл зөвшөөрлийн тухай хуулиа хөндөж оруулж ирэх ёстой байгаа. Тэгэхээр зөвшөөрлийн тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт санал болгоод оруулаад ирэх нь Улсын хурлын гишүүд биднэрт бол нээлттэй асуудлаа.